зүүн баруунжигүрээс солондуудуулах алдархнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах аралтнууд, дээдсийн есүнхэлд цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэмда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемарна холбоо нуурын хан хөвөнд тарниж тонгожсон унаг, хоёр улсын хил дээр тоглож өндийшин ирмэг, соронзон хад чигээ төмний сонирхлыг татсан хүчтэн, байгалийн үзэмчигээ олны бахархлыг төрүүлсэн хүчтэй. Сайхан үлж гэнэ үү начаа? Сайхан үлж гэнэ. Сайхан Үлжөө сайхан уу. доктор сайхан байна. За энэ жил ч одоо их сайхан урт намар боллоо одоо тийм ээ. Хэлээдэггүй. За бэлтгэл сургууль цаа. Одоо бэлтгэлээж жигдэрхээ намар гээд намрын ажил манай хойс сэлэг чи намрын ажил ихтэй тэгт. Тийм намрын ажил хийгээд сайхан дуусч байна. За энэ жил юу хаагур наадав. Энэ жил чинь 100 жилтэй. Сумдуу зөндөө байсан. Тэгэл ер нь нэлээд дарлаа да. 100 жилүүдээр тийм 100 жилүүдээр. аль 100 жилд ч юу. Сэлэнгийнхээ 2 сумын 100 жилд байр л да. Тэгээ өвөр ангаа Баянголын 100 жилээр байр л да. Тэгээ өмнө тэгэл төмөр зам апуу гал. Ерөнхийдөө энэ жилийн хувьд бол их барилдаа ихтэй жил байна шүү дээ. Гэрүүлийнхаа талаар яриач. Аав ээж нь бас юу гэдэг хүмүүс байдгүй сумдаа юу? За манай даваадорж гэдэг, Мулын даваадорж гэдэг Сэлэнгийн аймгийн хөдөр суманд амьдардаг. Манай ээж Жанзанд орж ятхан гэдэг. Бас сумдаа амьдардаг юм хөвч байгаа. Аав нэг залуудаа л барилцсан гэсэн. Сумын наадамд барилдаа 4 даваад. Тэгэл нэг удаа л барилцсан. Тэрнээс шахиж барилдааг гэсэн. Тэгээ ээжийн тал бас ах нар байгаа барилддаг. Сумын золтоо. Тэгээ аавын талд ч бас байгаа. Чи маань ихээс хэдүүл юм бэ? Гуруула дээрээ нэг ах нэг ихчтэй. Билээ ирэх өсвөө яав. Агаагүй га. Ирэх гэсэн ээж аав мэдэх бах та. Ах нь бас барилдаг. Аймгийн арцсан л да. Аймгийн арцсан баяцгалан гэдэг. Тэгээ сургууль нэг бас тогтмол хийдэг юм аа. Тэгээд шууд л. Сумын аймгийн наадамд нэг 3 хүрсэн үү 4 хүрсэн. Тэгэл манай ах их сумаар их барилдана. Одоо оюутан байхад их барилддаг байсан. Тэгэл ахыгаа дагаал манай ах нэг сумын наадамд төрүүлээд нэг зодог авчихсан. Тэгээ тэр зодог наадам нэг барилдаад тэгэл ярин сонирхсан та. Анхны одоо бүх рүү хөтлж оруулсан, ерөн бүх дурлуулсан ах нь юм биш тийм ээ. Тийм ер нь л тийм. Тэгээ манай нэг ээжийн дүү байдаг. Тэгээ багш дээр мөн хавцарч өгчээсэй. Анхны би тэр 11 онд наадам бэлтгэлд багш дээр авчиж өгөөл тэгэл тэрнээс хойш бэлтгэлээ гэж байна. Одоо ер нь тэгэл бас өөрөө барилдаг хүн тэгэхээр дүүн одоо ингээд тууштай сайн хичээлж байгаа чинь бас их сайн зөвлөгч. Нөлөө яах вэ? Төрийн наадам дээр байнга цаг үз. Тийм шүү дээ. Одоо нэгэл юм болохоор чи тэр чин болохгүй байна, энэ чин болохгүй байна гэдэг. Ерөнхийдөө нэг ах хүн чин дүүгийнхаа аль болохгүй байгаа юм их л бас бодоол явчихдаг биш үү. Хүүхэд нас өдөр сумдаа өнгөрөв. Тэ ер нь өдөр сумдаа. Өлвөл сакс тоглоал. Тэгэл өнгөрсөн дөө. Өдөр сум бас байгалийн их гоё тогтцтой гайхалтай газар шүү дээ. Тэгэлгүй яг хойно одоо жимс ногоо зуны үед бол дэлгэр цагт бас сайхан шүү дээ манай сумч. Наанаас нь ногоорол өвлийн үед бол одоо тэгэл манай сумд нийл утаа мутаа гэдэг чинь одоо нийл мод өнөртэй л харна шүү дээ. Тэр утгаараа ч юм их сайхан байдаг шүү дээ. Хүний нөгөө төрсөн нутаг чинь хаа газараас очиход хүртэл сайхан байдаг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Саксбол тоглоод гэдэг тэгж байна. Хүүхдтэй одоо ер нь саксбол спорт юм байв. Тэгсэн. Ер нь сум мор нутгаас анх нэг юу яасан юм аа. Волейболын аймгийн аварга манайч нөө сум болохоор их аймаг руу аймгийн аваргын хэмжээнд их явна л да. Тэгж байгаад нэг удаа нэг өсвөрийн бөхөр нэг өсвөрийн аймгийн аваргад яваад. Тэгээ нэг удаа ч байрлаа төрүүлсэн. Анх удаа ч. Тэгээд нэг шоол болоод нэг дэвж чадахгүй. Нэг волейбол тоглож байгаа шууд тамирын багш орж ирээл далбаа шууд өгөө шууд барилдуулаад. Тэгээ яг тэр
тухайн үед нэг яг аймаг үзэх сонирхолтой арай нэг аймаг руу очиж үзэг байсан. Тэгэл очисон чинь нэг төрүүлээд шоолуулаа. Тэрнээс ичээ тэгэл цагсуулаад байхгүй. Ер нь их гоё сакс тоглолт юм байлээ, их сайн тоглолт юм байлээ. Нодлон тэр нөгөө нэг бөхчүүдийн хоорондох саксын тэмцээнд Ховд аймагт орж исэн. Тэгсэн тий. Ховд аймагт би бас очиж үзсэн юм аа гэсэн чи Ховд аймагт ороод тоглож байсан. Дармажанцаа 45 ч одоо тэнт чи жинхэ. Миний сайн ч гэж яахад. Тэр хүн эндээ л бас. Хоёулаа цог нэг багт тоглоод одоо энэ жил бас хоёулаа сайхан төрийн зул алхахлаад бас тий. Тэглээ. Одоо маа дивжэнээс ч орхоо маань зүр төрөнд үлдээд дармаа өвтөр хоёулаа цол аваад гуруулаа бас төрийн наадмын өндөр цолцоо хүрнэгдэх сайхан лээ. Олуулаа. Нэг зэрэг шиг өгч байсан. Хэн болгоны анхны юм сайхан байдаг. Одоо анхны цол сумын цолоос эхэлж ирсэн баг. Анхны цол авч ирсэн дурсамжаа эргээд. Анхны цол одоо би нэг анх наадмын бэлтгэл гараад гарсан жилээ. Нэг 7 суманд унсан юм болоо. 7 суманд унаад тэгэл хамгийн сүүлийн наадам сумынхаа наадамд ирээд төрүүлээд одоо нэг сумын за Уланбаяр гэдэг тийм манай сум. Тэр залуутаа зүр төрөнд үлдээл төрүүлж ирсэн. Бас сайхан л гэсэн. Бөөнбаяр болов. Бөөнбаяр та газар гიშгэг өөр манай сумынхаа ч өргөөл өгсөн шүү дээ. Манай найзууд чи. 7 суманд унахаар ч одоо тэр 7 уулуудад жинхэнэ гिचэл болоод ирнэс тээ. Тэгэлгүй байгаа. Сүүлд нь зарим нэгэд нь унчаад агиж хүний оронд гарна тэгэл. Чи одоо ямар унж хандгаа дуртай ингээл зарим нэгэд наадлуулна. Тийм зөндөө шүү. Манайхан ч нэгэл. Юм үзэн дээ гоё. Анх бэлтгэл гараад тэгэхээр одоо хэдэн онд бэлтгэл гардаг юм бэ? 11 онд бэлтгэл гарсан. Хэдтэй бэлтгэлд орох вэ? 11 20-т тий 20-тод 20. Ер нь бас хожуу бүрхөр орсон юм тийм ээ. Тэгнээс 10 жил мөлөө бүр төгсөө бүр сүүл бэлтгэлсэн л та. За тэгээд одоо сумын цол аваад ингээл бүхий сайхныг мэдээл эхлэхэр ч одоо аймгийн цол мөрөөдөл эхлэн сте. Залаа тэмдэг зүг хийсэн гээл ингээл. Би нэг юу яа тийм аа нэг сумынхаа наадамд очиж нэг дараа нь ахис нэг баталчээ гэх. Би нэг заавал өөрийгөө харуулна төрүүлчихээ. Тэр жил бас сайн бэлтгэл хийсэн. Тэгээд яг сумынхаа наадам руу явах гэдээсэн багш ирээд багш чи ер нь яг юу гэж бодож байна гэдгсэн. Яг ямар цол аавна гэж бодож байна надаас асуух байхгүй. Тэгээ би багш барилж байгаа юм чи аймгийн цол аавна гэж бэлтгэл хийж байгаа штэ гэдэг. Тэгсэн чи тийм бол чи аймгийн цол аавна л гэж бодож ивэл сумын наадамд дахиж очиж барилдахгүй шүү. Тэгээд л очиж барилдаг гэсэн. Тэгэл дандаа аймагт барилтаа. Мөрөөдөө цолондоо төрхийн төлөө тэр аймагт л барилдана. Тэгээд 11 онд анх бэлтгэл хийж эхлээл одоо тун амархан амжилтуудыг бас үзүүлээд явсан байна. 13 онд аймгийн начин цол хүрсэн тийм ээ. Тэр наадмад орсоод ярьж. Одоо энэ улсын заа жаргал хоёр хамгийн сүүлийн ам аваад. Говалтаа нэг сумын зааныг аваад. Тэгээ тав дээр би Батмөх гэдэг одоо аймгийн начин байгаа. Тэр тэгээ тунж аймгийн начин болчихсон. Урд нөгөөдгөрөөс дийлдэг байсан юм уу тэгээд нэг 5 мав барилтаад нэг 4-1 ч юм уу те. Тэгээ одоо хүн чинь нэг олон унсан хүн чинь тэгдэг юм билээ ч тэрсэн гарахтаа ээдээ хэцүүг хажууд зогсож байсан хүн болгоо яана гэдээсэн тэгээд нөгөө бас нэг энэ тентгийн бас тэмцээнд ороод байсан би бас нөлөөлдөг юм болов уу гэж бас ойлгосон шүү. Тэгээд барилдааны. Тийм юуны волейбол сагсад ороод байсан бас. За. Яг тухайн юун дээр л бас нэг сандрал багтаа ч юм уу. Тийм л юм. Одоо тухайн үед л боддог. Одоо тухайн үед хүүхэд байсан болохоор бас яа. За тэгээд одоо нөгөө нэг хүсээдсэн аймгийнхаа цолыг аваад залаа тэмдэг зүгэл эхлэхээр одоо ямар байд юм бэ? Зарим хүмүүс хичээдэл гэдэг юм байлаа. Зарим нь гоё байсаа л гэд гоё үлгүй яг бүхэн өргөний ирэмбэл ирж нөгөө жагс зогсох гол айгу. Тэр л айгу гоё бас. Сумын заанач бол багтахгүй. Тэгээд аймгийн цол авчаач. Аймгийн цол авч ийж нөгөө тойрог дотор багтдаг. Тэгээд дараа нэг 17 онд заан болоод тэгээд нөгөө аймгийн заан чи ингээд тойроо зогсох улс аймаг тойроо зогсохоор яг сүүлийн дөнгөж зарлахгүй юу дээр тэгээд нарын зэрэгт орж штэ гэдэг чинь. Тийм байсан болохоор арслан болоод тэгээд мөнхрөөд үгээд аймгийн заантаа яг дээр дор ороо зогсдог байсан юм. Тэгээд хоёулаа ингээд арслан болох юм бол анда яг эсрэг талдаа гарах юм байна гэл. Тэгээд яриад одоо гоё шүү дээ. 15 онд баталсан тийм ээ. Тэгсэн 15 онд. 15 онд мантах хоёр аймгийн за аавг 5 дээр аваад инх чаргалах сэрчүүхүү бид гур бас ам аваад. Тэгээ намайг аваад анх батлаад. Ер нь тэгээд авсан цолоо батлна гэдэг чинь одоо солонгоо эзэн болоод бас он сайхан байдаг бах та. Тийм би одоо анх аймгийн начин болж байхдаа нэг арслан болно гэдэг
хүн болгонд одоо төрүүлэхийн төлөө бэлтгэл хийж байгаа юм чи тий. Тэгээ 13 онд анх аймгийн очим сумынхаа анхны салтан бас дээрээс нь сум байгуулагдсан цааш анхны аймгийн салтан болоод тэгэл бас нэг жоохон өөрөг хариуцлага гэдэг юм уу те сумынхаа толгой бүхүүлж байгаа учраас бас нэг улсын солтоо болгочихъя гэсэн те дотроо бас бодолтой тэгэл аав ээжийн дахиастай тэгэл явсан тэгэл нэг өдөр сайхан болдгол юм байна. Тэгээд 17 онд нэг жил өнжөө ер нь цолоо батлал ахиулаадсан ба шүү дээ тийм ээ. Тий ер нь нэг дунд нэг сум аймгийн болдгоо лөө. Тэгээд баахан авар гарслангууд ирээд 3-4 хэмжсэн. Тэгэл дунднаас гайгүй. Тэгэл тэрнээс хойш ер нь гайгүй шүүрэл явчихсан шүү дээ. 17 онд за аймагтаа үзүүлж ирсэн тийм ээ. Аймгийн заан солонгоцсон. Тэр наадмыг дурсаад яриач. 17 оны наадам дээр наадмын бэлтгэр багштай гэдэг байхгүй. Одоо чи 2 томт гад байна. Тэгээд 5 дээр одоо чамайг ам аавал чи харин баярлах хэрэгтэй. Чи 7 дээр одоо өссөн өсөөгүй эрдэнээр ахтагаа тунах гад байна. Тэгээд би ч яг нэг хүүхэд болохоор амарсан. Чи яаж хаях вэ гэж надаас асууад. Тэгээд миний тийм юу хаях вэ гэраа үгүй гэж. Тийм юу хайж магадгүй гэж багш хэлсэн нөгөө яг тэгээд хилжсэн болохоор нөгөө гараа барилдахаар тухайн хүн нөгөө тэнгиж хөдлөн ингэж хөдлөн хэлсэн болохоор арай дөхөн тунаад авч заам үлдчихсэн шүү дээ. Тэгээд дараагийн давж байгаа хариуцлагагүй болсон. Би өөрийн гэсэн нэг тийм юу гэдэг өрсөлдөгчдөөгөө барилдчихэж одоо өөр юм сатаах юм уу те засвал масуултаа тэгээд анхаарал татаж унсан шүү дээ. Яг нөгөө засвал араас татаа тэгээд инх оронд нэг юм хичгүй хүн. Тэгээд жоохон маргаантай барилдаа. тий жоохон маргаантай байсан. Аймгийн Арслан цол 2020 онд Тий. одоо Арслан цол авч яасан. Тэр наадмыг дурсаад яриач. Тэр наадам ингэсэн юм аа. Наадмын бэлтгэл дээр би нэг алтан зүг наачаа уусаа. Юм яриад бидэд байж байгаа. Төрүүлдөө гэ надаа нэг үг хэлчихсэн байхгүй. Тэгээд айгуу санаанаас өрсө гардггүй. Төрүүлдөө чи би нэг арслан болохгүй байна. Яагаад болдгоо нэг жоохон шаарлахад байдаг байхгүй тэр хүнд эндээ. Жил болгоны наадамд шүүсээр нөмчаад байна гэл. Тэгсэн чи ирээд төрүүлдөө чи өөрөөсөө доош цалтантай аймгийн наадам таарах юм бол харин баярлах хэрэгтэй шүү дээ айх биш тэгдгийг. Тэгэл нэрээ л бодоод байсан чи одоо би өөрөө цоол авах гэж бас тий. Өөрөө зүүнний магна болчих юм бол бас өөрөө яваад бас зөрөгтэй юм аа хийгээ барилцснаас хождг юм болов гэл. Тэгэл арслалцсан шүү дээ. Тэгэл нэг бодчороод болчих тийм ээ. Мөн тэгээд нөгөө тэр жилийн нөгөө түрүү бүхтөө битээ таараа гэсэн гэдэг шүү дээ. Тэгээд түрүү бүхч арай өөр л үгүй л дээ. Яг тийм нөгөө нойр мойр юу гэдгийг те тухайн үеийн хамаг юм тохирон бүрдэл болж байгаа болохоор ч тэгээд сайхан. Тэгэл суманда арслан салтаа сайхан аанах юм зүгээр. Одоо сумынх нь мэдээж одоо бөөн баяр болсон. Бөөн баяр болсон. Сумынхаа зүгээр наан хөшөөн дээр сумынхаа хаалган дээрээсээ бүр бараг л та хит юм баг цуваа татал гарсан юм. Ер нь хаалган дээрээс өгтүүлэх дуртай юм да тий. Ер нь тэгэл анхных болохоор нэг сайхан манай ангийнхан 10 жилийн ангийнхан тэгэл бөөнд өгдөн шүү дээ. Нэг дараа олон жил болсон хүмүүс чинь тэгэл бөөнөрөө баярлцгаагаал. Сайхан шүү дээ тий. Тэгэл яг одоо өөрсдөө цол авсан юм шиг л бөөн баяр болж байгаа. За тэгэд 22 онд хурцлсан. Тэг 22 онд хурцлсан. Одоо энэ жилийн түр болсон түр бот гэдэг. Аймаг арслан болсон залуутай өсвөр төвөнд хурцлж хурцлсан шүү дээ. Тэгээ бас одоо юу гэдгийг хурцлагаарш одоо ирэм чаландаа болно. Хурцлаа да цолоо батлаа да гэж бодолтой л байсан. Яг нөгөө бүхий өргөөнд яригдаад ирэхээр бас нэг арай өөр гэдэг юм уу те. Хүний нэг сайхан аманд юу гэдэг нэг дүүрэн багтсан ч юм уу те. Хүнд аманд яригдана гэдэг чинь бас нэг арай өчртэй юм болоо. За сайваа хүний ард сайн байдгаа гэдэг эхнэр гаан талаар яриач. Ерөн бөхчүүд мөн тэгээ бас бүх удамтай хүнтэй бас саналах дуртай байдаг шүү дээ тийм үү. Удам харж хань авдгаа гэж ярьдаг. Хань бас бүхий удамтай юу? Удамтай байлгүй яах вэ? Манайда багш хамаатан. Тэгээ манай хадам аав дундуур сайхан уусан яриад амар санаа. Манай ээжийг хадам ээжийг уран бэлэг, мэдрийн уран бэлэг гэдэг. Тэгээ одоо манай хадмын талч бас будын жин зүрэг начин байгаа. Скулэр начин.
Нэг л багшигаа дагаж явж байгаа танилцсан. 13 он танилцаал тэгэл. Одоо нэг 3 охинтой. Анх яаж найрж вэ? Найрагч байхаа тэгэл явандаа л тэгээд танилцсан да. 3 охинтой хэрч одоо бас нэг хүүтэй болно доо гэж бодсон. Одоо бүх хүн эр хүний одоо өслөл одоо хүүтэй болох хүүгээ барилдуулах бас нэг өслөө нэс. Тэгэл бас болох уу. Тэрс одоо нэг хүн гаргаад өгөрөө гэж гооч байгаас тий. Тэгэл вич нэг тийж амар тийм амар бас заавал хүүтэй болно гэхгүй яг хөө. Хүн болгол өөрийн гэсэн тавилангаараа ядж тэ. Хүүтэй бол охинтой тий. Охинтой бол хүүтэй. Тэгж л шүү дээ. Хадамаа аав ээж, ер нь өөрийнх нь аав ээж гэр бүлийнх нь маш сайн дэмжинэ. Өөдөглгүй яг хоо яг төрийн наадам гэлтгүй ер нь баг цаг наадамд тэгэл манай аав хэлдэг шүү дээ. Чи нэг өөрөө нэг яваа барилдаж байгаа гэх. Чи яагаад өмнөг барилдаж болтгоо ингээл. Ер нь жоохон зогсоод хүлээгээд байшгүй гэл. Тий, хүлээгээд байшгүй гэл. Манай Адамаа болохоор бичлэг үзнэ. Тэгэл нэг тим юм дээр тим барь заавал нэг тиймэрхүү юм хийчихвэл гэл. Тэгэл ер нь бүгд л зөвлөн л доо. Эхнэр нь өөрөө одоо бас бүх удамтай юм чи сайн дэмжинэс тий. Сайн Өөдөг зөвлөж. гэлгүй яах юм. Одоо тэгэл манай үжиж байгаа шарттай. Манай эхнэр тэгэл би чиний оронд байсан бол гэл хэлээ шүү дээ. Би бачгүйсэн ингэдэггүйсэн ингээл чи одоо жоохон шартаа үзөөш гэл. Иймэрхүү намайг л жоохон. Бас л нэг багш, тасалжуулагч, зөвлөгч. Эхнэр нь ихээс хэдүүлээ. Хоёулаа. Манай эхнэрийн дүү амар төвшингээ сумын зам битгий. Бас барилдана. Тэ барилдана. Тэгэхээр бол одоо ер нь Адам аав нь бол бүх сайн мэдгэл юм байна тийм ээ. Мэдэлгүй яг хөө манай Адам өөрөө аймгийн алдарт нор үйдэг мэдгий. Сумандаа бас олон жил застарах гэсэн хүн байгаа. Морь гэснээс морь тэр дуртай бай. Дуртай хүн болгон одоо Монгол ир хүн болгон морь бүх галигдчих ч морь дуртай л байх уу. Би нэг багасаа 7 жил хурдмаар байсан юм уу? Зөөс. Сумын Адамд. Хамгийн сүүлд нь өөрөө уяал тэгэл том тал тэгэл болох шийдтэй. Тэгэл Одоо үйж гэнэ. гүү. Одоо үйж байсан юм байна. Тэр морилуу орондоо гэсэн бодол байгаа юм. Уяах одоо тэгэл барилдаж байгаа л мэдэн дээ. Одоо бас зарим бөхчүүд маань их морь үйдэн ш тийм ээ. Тий. Одоо Монгбаатар харцаас ахуулаад ер нь олон бөхчүүд бас урдан морьтой. Тэгэл байх гэдэг. Морь дуртай ганц нэг дуртай болохоор бас цоглол шүү дээ. За ер нь одоо бас ямар бүхийн барилдааныг харж за энэ шиг бүх болондоо ч юм уу одоо тэгж үлгэр дуурай авдаг бай. Болно шүү дээ. Одоо энэ дээрх нь авраг арслангуудаас ахуулаад одоо би яг өөрийнхөө цуг бэлтгэл хийж байгаа дивжинийхээ ахнараас энэ жоохон үлгэр дуурай авдаг. Тэгээд шимтэж бүхийг үзээд одоо ийм хийж сурах юм бол одоо талигач игот начинг аягүй дэмждэг гэсэн. Тэгэл тэр ахын барилдааныг үзээл ингээд дэмждэг байсан хүнтэйгээ тааш барилдаал. Ер нь галбирд хоёр төстэй байх шүү тий. Мэддэг одоо тэр нэрээ сайн мэддэг. Тэр нэр яг ярангуут аягүй төстэй байх. Гоё дуртай. Тэгээ би одоо нэг Жамбүрүү начин хамгийн анх одоо хүүхэд багтаа бас дэмждэг. Тэгээд юм аягүй сони юм байлээ. Би Жамбүрүү начин дэмжихэд манай ах Сумын Азар аврагыг дэмждэг байхгүй. Тэгээд цагаан сарын барилдаан болохоор тэгээд хүүхдүүд хөөрөөл. Тэгээд яг Сумын зам болоод хамгийн анх бүхий өргөнд барилдсан барилдаан маань Жамбүрүү начиндаа таарч байсан шүү дээ. Тэгээд даваад нөө шүтдэг бөхөө даваад. Баяртай бөө баяроо. Тэгээд аавраг бач яриад л. Гоё юм нэг учиртай гэдэг чиг те. Гоё юм билээ. За 7 хоногт тэрэн бэлтгэлийг хэд хийж вэ? 7 хоногт 3 хийж энэ. 2 дахь, 4 дахь хагасаа. Тэг хүчний бэлтгэлийг батлах багш дээрээ. Одоо сүүлийн 3 жил хийж байна. За ер нь одоо энэ бүхэнд одоо бас бэлтгэл сургууль маш чухал юм шиг байна. Ерөө хийхдээ одоо 7 хоногт бэлтгэлээ хийхдээ үндсэн бэлтгэлийг штанга нэг өдөр хийждэггүй эсвэл одоо юу гэдэг нэг өнөөдөр штанга маргааш нь цээ ч юм ингэж хийдэг. Ер нь одоо бүгд л юу болсон шүү дээ. Одоо хүчний бэлтгэл эхлээд бол дараа нь үндэс ингээд үндэс хүчний бэлтгэл ингээд сөөлжлөө. Тэгээд үндэс нь болохоор 1 дахь, 3 дахь, 5 дахь гэдэг. зөв бүтэн цай өдрөл амрах уу? Тэ үтсэн өдөр нэг сая уул гарна. Зөв. Бас алхалт. Тэ алхалтаас тэгээд. Хийсэн юугаа. Энэ тэгэл айл болох багш нарын заавраар л. Тэгэл юм дээ. Бүхэнд одоо хамгийн бас чухал хүн бол одоо яалчгүй багш. Одоо заа зөвлж бүх юм дээр нь одоо ард нь байдаг хүн бол багш байдаг. Амжилт гаргахын гол үндэс ч гэсэн багш байх.
багш одоо багшнуудынхаа талаар яриач. Ямар багшаас одоо бэлтгэл сургалт авч байна? За би ч одоо 2011 онд бэлтгэл гараад ус ирээдүй багшаа удирдлаганд анх байлж гисэн. Тэгээд ер нь тагаас хойш одоо болтол яаж байгаа. Хүмүүсний бүхэн багшаа. Сүүлийн 3-4 жил багш маань батлага багш дээр хэлж өгөөд тэгээ батлага багш дээр одоо хийгээл яг бичиж өгсөн төлөвлөгөөний дагуу юм тэгэл эндээ бүсэн бэлтгэлийг нээсээ зөв харьцах хэрэгтэй гал юм харьцаанаас ахуулаад бүх юм зааш штэ. Тэгэл хүнтэй барилдааны тал дээр бол одоо юу ярих вэ? Яг гарахад хэлнэ. Одоо гарахаас өмнө юу бодож байгааг асуун. Одоо бэлтгэл дээр хүртэл одоо яг юу идэж ууж ийн хүртэл тэгэл одоо бүх ч одоо уламжлал нарийн болчиход штэ тэ. Хоолноос ахуулаад бүх юмын тэгэл тухайн өдрийн 7 сарын 11-нд яг зориулаад одоо жилийн 4 өдөр бэлтгэл хийж штэ. Одоо чинь бүгд төгссөн. Анх бол одоо цолтой хүмүүс бэлтгэл. Одоо бол цолгоогоос ахуулаад дээшээгээ цол автлаа бүгд хийж штэ тэ. Ер нь тэгээд чөлөөт сам мэмтрээр барилдаагүй шууд үндсээрээ барилцсан гэж сонсч байсан. Тэгэхээр одоо үндсийн бүхний багшаан бол тэгэл яг одоо яахын ийхийн бүх юм л бол зааж өгнө өстэй. Тэгээ штэ. Бид ч яг нөгөө яг жодоо чөлөөт юм хийдгүү ч гэсэн яг нөгөө бэлтгэл дээрээ бол яхаа жодоогийн кимоно юм зүс хийн л дээ. Гэхдээ яг нөгөө тэмцээн уралдаанд ордгоо. Гэхдээ яг бэлтгэл дээрээ л. Тэгэхдээ яг таг үндэс шууд л үндэс рүү орсон болохоор л тэгээд. Багш нь бол өсгөрөд гарцгаа. Тий. Манай багш өсгөрөд төвнөрч өсгөрөд бас ярцгаа. Олон цайхан залдангууд бас төрж байна да тийм ээ. Тий. Одоо манай дүүнерч их сайн багш шүү дээ. Одоо шинээр гарч байгаа өсвөрийн сая төрийн наадмын өсвөрийн бүх юмдал шиг хүрцгөөгээд л одоо мөр манай миний араас ч одоо залгаа дүүнер бас сайн байна. Заалтай юм дээр баахан баяруудтай манайч. Тэгэл сайн бацах шүү дээ өдөр. Чи маань юу хоол ихтэй хэрвээ? Хийнэ яхаа. Тэгэл найзуудаараа бөөнөрөө одоо тэг баяр болсон юм. Ганц нэг ээж тас. За өнөөдрийнхээ яриаг хоёул одоо бас хоёрын сайхан цайтай өргөжлүүлээ. Өнөөдөр ч бас гайгүй байх шиг ч нэлээд жихүүх өдөр баг чинь. Хан тэглээ сая янзын гой зураг аваад яг гоё байсан чинь өдрөгөө жоохон салхилчлаа шүү дээ. За цасараа сайхан байна. Цаа инштэй цайднэ гэж. Хэр ер нь одоо ингээд бэлтгэл сургуульд зуны бэлтгэл гарцсан хот бол хэрийн хоол цай хийж иднэз. Уйлгүй хамаач одоо хардтагийн амралтанд ч одоо хэдэн он юм бэ? Бүгд өөрсдөө ээлжээрээ хоол хийж илсэн шүү дээ чи. Зөө. Өөрсдөө тоогооч хийгээд. Тэ нэгэл ээлжээрээ. За тэгээд олон бөхөр л одоо цайгаа шинжүүлж байгаа да. Ямар болсон байна. Аргагүй сайн чирчжээ. Зарим үед бөхөр чануулан, зарим үед өөрөө чанаал тэгэл яваад байна да. Хэр болчихсон. Амттай л та. Арай өөр болно шүү. Тий, нагаар нөлөөлөд. За бүр тэгээд аргалгал дээр мод дээр юм тэр хэрийн гал дээр хийвэл бүр нөгөө утааны ямт ороод бүр янз. Зүүн баримжигүрээ солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ зол боо гадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зөв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна ахын өгсөн зодог замыг нээсэн ирвэл багшийн хэлсэн үг заслан болсон сургаал хүдэр сумаас тодорсон 3 цолны бахархал хүслэн дэшээ тэмүүлсэн хүрх холын оргилоо. Бүхөөс одоо мэдэрчээс хамгийн сайхан зүйл нь юу юм бэ? Бүхөөс мэдэрчээс хамгийн сайхан зүйл нь нутаг орныхоо нэрийг дуудуулаад гоё тугаа тойрол дэвэл явж явах бас гоё шүү дээ. Сайхан. Нэг сайхан ууж байгаасгаавал. Нэг бас нэг давъя гэсэн нэг хүнтэйгээ барилдаал нэг давчаа халахж авч бас нэг гоё гэдэг шүү дээ. Дүүрэн сайхан. Дүүрэн сайхан. Хэр их сэтгэл хөдлөлттэй юм бэ? Сэтгэл хөдлөл байгаа ба. Ер нь байгаа шүү. Гэтэ бас нэг харьцангуй нэг хүмүүсийг бод бас гайгүй хаа. Тэгж бодог. Гэтэ ер нь бас байгаа ба.
Хөдөлгөөн бас гаргаж шүү дээ. Засуулаа мөргөж унгаас игээд бас байгаад байдаг. Өндөр хүн болооч тэр юм уу? Ер нь л давчаадгүйгээл төгний наанаач ихтэл ер нь л галтарчих гад байдаг талтай тий. Тэгээ аймгийн наадамдаа бас тэгж галтарж байсан. Энэ жил бас начин болоод бас галтраад л босч гарагдсан. Тайлбарлахтаа хүртэл загнаад шүү дээ. Би ч нөгөө мэдгүй хүн баярлж байгаа шин нөгөө гараа хатгаж өгөөд. Тэгээ тайлбарлаж чинь одоо нэг юмач болохгүй юм дэвж авах хэрэгтэй. Тэгээд тэрийж бараг сонсохгүй. Ер нь тэгэл тэрнээсээ л ер нь хичээл сургуульд юм аавна өстэй бас. Өө бисээ буруу юм хийчлээ за ингийн байх шүү гэдэг юмгээс тийм ээ. Тэгээд байх уу. Ер нь хэрэг шартай хүн юм бэ. Ер нь энэ өрсөлдөөнүүд бас нэлээ шар байжээж амжилт гаргад юм болов гэж боддог шүү дээ. Байгаа байж байх уу. За би өнөөдөр унчлаад тэг давандаа тэр чинь бол цагаан зүүн шүү дээ тийм ээ. Тий. Анаад байгаа биш тийм ээ. Тий анаад байгаа шүү дээ. Тийм байлгүй байх уу. Оо шаарлахад унаад уйлж ирсэн хөл зөндөө байгаа шүү дээ. Энийг 5-ын давнд манай ах гарцсан барилж идэг. Аймгийн наадам. Би өөрөө 5-ын давн дээр одоо энэ улсын чинь Баярбаатар гэж залуу наваа хамгаал байсан. Тэгээ манай ах 5-ын давнд барилдаад би нөгөө өөрөө унтчаад ахыгаа дэмжижсэн болохоор манай ах нөгөө Бацангил гэдэг одоо аймгийн за Эрдэнэ Бацангил Эрдэнэ ихтэй барилжсэн. Тэгэл 5-ын давнд тэгээ шаарлахад ойрлоо гэж хэлжээ бөөлж. Тэгээ өөрөө барилдаа байлцсан юм шиг тэгээ хагаа унаас их шаарлах шийсэн бас. Бүхий спортыг сонгочоод одоо бас шантарж исэн үе байна. Одоо юу сонгочдоо одоо болдог ч юм уу ч гэсэн бодож байсан байна. Би нэг болдог ч юм уу гэж яг нэг шантарсан үе нэг нөгөө коронавирус жилд цол авчаад. Тэгээд нөгөө аймагтаа хувцлаад ирсэн чинь тооцдгоо. Тэгээд дараа нь нөгөө коронавирус жилийн наадам гэдээ бас авсан. Бас тооцдгоо. Тэгээл нэг жоохон урам хугардаг юм лээ. Тэгээ нэг тохоогоо мултлаад тэгээд өвдгөний хагалгаанд ороод хүн чинь нэг жоохон урам хугарахаар нөгөө хийж байгаа бэлтгэл жоохон цаалгартаад. Тэгэхээр жоохон бэртэл ирж байгаа ч угаасаа. Тэгээд багш нартаа болохоос тэгээд багш нарынхаа үгэн бараад цаалын барсан та. Монгол эр хүний Монгол бүх хүний жудгийг та хоёр юу гэж ойлгодог? Бүх хүний жудаг одоо чанар юу гэдэг те тэрийг одоо үзэгч түмэн голцоо их ярьдаг. Тэр утгаараа үзэгчд бас хүнийг үнсэн үнэлгээд бас жудаг гэдэг юм харагдсан юм болов бас нэг барилдаад унгаагаал бас нэг чанга унгах мэдээж өрсөлдөө юм чи бас нэг унгаа те. Тэгэл тэрийг бас нэг унгаахтаа бас нэг арай нэг учиртай ч юм уу. Тэгэл хүний нэг харах өнцөг бас өөрөд шүү дээ. Тэгээд энэ бүх жудагтай энэ бас зөв үлгэр дөөрэлтэй. Тийм бүхий л одоо жудагтай бүх гэх юм болоо. За ер нь амжилт гаргахын гол нууцыг юу гэж боддог вэ? Амжилт одоо яг бүхөөр ярих юм бол одоо тэгээ амжилт гаргана гэдэг чинь тухайн одоо бас хувь хүний дэмжлэг байх хэвээр. Дээрээс нь өөрийн гэсэн одоо бэлтгэл сургалтыг заавал хийх хэвээр. Тэгээд одоо орчин үеийнх ч одоо яг хоол зүйчтэй болсон, сэтгэл зүйчтэй болсон бүх те одоо зүгээр яг харагдаж байгаа шигэ бас энэ хувь хүний өөрийнх нь хөдөлмөрөөс ахуулаад зөндөө юм бас шалтгаан байна шүү дээ. Ер нь одоо таны амьдралдаа баримталж явдаг зарчим юу юм бэ? Баримталж явдаг юм. Баримталж явдаг зарчим ер нь аль болох бэлтгэл сургалт таслахгүй л хичээдэг те ер нь. Тэгэл яг одоо тодорхой шалтгааны улмаас ганц нэг бас байна тасалсан. Бусдаар бол аль болох таслахгүй л хичээж байгаа. Тэгээ нэг хүнд худлаа хэлчихгүй тий. Нэг хүнд нэг дараа болохгүй. Тэр талаасаа л юм уу. За амжилт гаргахын гол нууцыг юу гэж ойлгодог вэ? Амжилт гаргахын гол нууц одоо хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэл юм болоо. Одоо хичээл зүтгэлтэй бас тэгээд тэрэндээ бас хүн өөрийнхөө амжилтынхаа төлөө зорьсон юм чи зорьсон зорилгын төлөө бас арай өөр зорилготой хүн чинь зогсдгоо гэдэг шүү дээ. Тэр шиг бас хүн болгон өөрөө арай одоо хүний төлөө биш өөрийнхөө төлөө хийж байгаа юм чи. Манай үндэсний бүхийгээс давуу тал нь бас тэр л дээ. Одоо энэ нөгөө сакс болол юу гэдэг те багийн спортын төрөлч одоо баг олон нийтээр яадаг бол үндэсний спорт бол ганцхан хувь хүний өөрийнх нь хичээл жалбаас болдог. Тэргээр бас арай давуу талтай болоо. Амьдралдаа хийж байсан бахархмаар зүйл юу вэ? Бахархмаар зүйл ч аав болсон юм лаа. Анх аав болоод их сайхан баярлж байлаа шүү дээ. Чи бараг үйсөө. Тэгээ нэг л аав болоод их баярлаа. Ер нь хэр нөлөөс ойрхон юм бэ?
Ойрхон. Ер нь ойрхон шүү дээ. Тэр л уйхаа. Ер нь ойрхон шүү дээ. Гайгүй. Тэгтээс. Харин эсрэгээр одоо харамсмаар зүйл юу байдаг вэ? Эсвэл одоо за тэгээд унтсандаа ч юм уу тийм харамсчуудыг барилдаа амтэр юм байна уу? Бэлгүй яг би ч одоо тэгэл аймагтаа үзүр түүнд унаад уйлжийлаа. Тэгэл чарлаа тэнцээч бас муу юм боллоо ш. 40 минут аймгийн наадам 30 минут ч юм уу. Аймгийн наадам байхгүй бол бөө маргаантаа л барилдаа л да. Тэгэл яг ах нар хэлдэг юм л та. Тэгээд дивжэн дээр нулимс битгий үргээрээ. Тэгээд тухайн дивжнээс шууд гараад цэнгэл дотроо уйлж байгаа тэгээд гараа байна шүү дээ. Яг тэр унчаар нэг шарлахаад л стар болж гайгүй. Бас тэгээд сэлэнгэд хурцалчих юм бол хурцсан хүмүүс манайх ч одоо жаргал хоёр хурцлаад шууд улсын цол авсан. Авхан хоёр хурцлаад бас улсын цол авсан тий. Тэр утгаараа бас би өөрөө хурцлсан юм чинь ингээд тэр жилээс өмнөх жилийн аваргаар тавдаад. Бас өөрийгөө харуулсан. Дааж тэр мөн тооцохдоогүй. Гэтэ яг нөгөө тэр жилийн наадамд 5 давсан бүхчүүд цол өгөөгүй, цол аваагүй, улсын цол аваагүйсэн бүхчүүд энэ жилийн наадмаар ер нь ихэнх нь авсан шүү. Одоо Довчин Симбах, Мөнх Жаргал би тэгээд одоо Нема авцсан. Тэгээд одоо тэр жил чинь цол авсан бүх хүмүүс чинь тэгээд бүгдээрээ Ууган баяр. Тий, Ууган баяр бас авсан гэл. Тэгэхээр тухайн жилийн наадам бас аймгийн начин багтаагүй гэдэг чинь бас чансаатаа наадам бас юм болоо гэж боддог шүү дээ дотроо. За одоо бас баяр наадам өндсөн жил. Өндсөн баяр наадам болоогүй аа гэвч одоо дараа нь хүйдэл одогт. За Монголын залуучдын холбооны 100 жилийн ой гэж хийгээд хүчүүдийг бас чансаа өндөр 512 их барилдуулсан. Гэхдээ бас цол өгнө гэж барилдуулсан. Тий, нэгэлгүй. Тухайн наадам дээр одоо бас сайхан барилдаж. Одоо цолны бас гаргасан шүү дээ тийм ээ. Тэр наадмыг нэг дурсаад яриач. Одоо бас цол авна гэж бодоод очисон. Угаасаа цол авна гэж яасан юм бэ шүү дээ. Тий. Одоо гэхдээ ер нь ганцхан бүхэл цолоо авав юм шүү. Бус газар ер нь одоо юу гэдэг те уяач маяч бүгд цолоо авцсан л гэж дуусан болохоос яг яасан нарийн шиг. Аймгийн наадмууч цолоо өгсөн шүү. Аймгийн наадмууд Бодоод яасан тийм ээ. Бодоод өнгөрсөн ганцхан. Төрийн наадам одоо таслахна гэж баймааргүй те. Одоо төрийн наадам гэж л бидэд одоо юус барилдсан. Тэрнээс биш өөр оймор байсан бол тэр олон том цолтоо бас ирэхгүй байсан те. Харамсдаг шүү дээ. Одоо айгүй гоё цол авчлаа гэж хүн одоо юу гэх юм түрүү аваргаар давж цол аавна гэдэгс бас нэг хэр варгийн хүн нэг олдоод авахгүй боловч тий. Өөртөө бас айгүй баярлсан. Тухайн жил чинь зааланд сайн байсан хүмүүстэй бас би 3 4 дээр барилдсан. Тэгээд бас Сумын зам багтаагүй барилдаа шүү дээ тийм. тий сумын зам аймгийн начин багтаа. Тийм. Доор ирэмтэй аймгийн начин багтаа болсон. Тийм. Том барилдаан болсон шүү дээ. Ер нь тэгээд тухайн үед одоо цол авсан хүн ч олон байсан. Та нар бас ингээд одоо бүхий холбоо би бол одоо бас ганцардахтай ярилцлага хийж байгаа бүхий холбоо манай хүн зүгээр өгье гэж байгаа. Ганцхан энэ дээр одоо ерөнхийлөгчдөр ч гаццаад байгаамаа. Харин Тэгсэн юм ярьж байгаа. Та нар бол одоо хөөцөлдсөн үү? Бидэд одоо нэг хөөцөлдөд байх ямар ч ерөнхийлөгч чинь одоо зарлиг уншаад өгч чинь гээд бидэд чинь нэг дуудсан шүү дээ. Наадмын бэлтгэл дээр байхад. Тэгэл би одоо бас өгч байгаа юм болов гэсэн. Тэгээд тухайн үедээ нөгөө наадам дээр нөгөө нойргоо онцсон. Тэгээд наадамд бас нөлөөсөн шүү дээ. Өмнө жилийн наадам. Тэгээд тэрнээс хойш одоо найдгаа байсан таа. Ямар ч байсан нэг тэгэж өөрийгөө харуулсан юм чинь нэг тэр хэмжээндээ цолоо авч баталж харуулна даа гэл. Тэгээ сайхан болсон цаа. Ер нь яа тий. Урам хугард юм байна уу тэгээд одоо ер нь жоохон урам хугард юм лээ. Тэр чи одоо ингээд өчнөө жилийн бэлтгэл хөлс хүчи одоо харуулж байгаа юм шүү дээ тийм ээ. Яг хуу тухайн нэг заалны барилдаан байсан бол яг нэг хүн харамсаад байхгүй шүү дээ. Хүн улсын цол авна одоо хүн барилдаж игснээс хойш улсын цол авахгүй хүн барилдаж байгаа бол ингээд хүн тэгэхээр дор хаяа тийм чинь нэг 10-аас дээш жил барилдсан хүмүүс цол авцсан гэж баярлаад явж байхад нэг чинь өгүүлбэрт нэг хүний одоо юу гэдэг те зарлагаар юм уу нэг 10 жилийн хөдөлмөрийн өрөөсөн өнгөө төрч чадсан хүмүүс тэгээд те тэгэхээр одоо юу гэж хийдэх юм байна. Тэгээ ямар ч байсан тэр наадамд одоо нөгөө чансаатаа наадам гэдгийг одоо харуулсан баг бүгд л цол авсан болохоор тийм. Хэлгүй яг тэр наадамд одоо ер нь цол авсан хүмүүс баг бүгд л авчлаа шүү дээ тийм ээ. тийм бүгд л авчлаа шүү дээ. Юу гэдгийг тэгээд тухайн үед одоо ингээд цолны босоо галгачаараа одоо аав ээж руугаа өөр одоо хүмүүс ч юм уу баяр үргээл ингээд залгаж байсан хүмүүс олон баг. Өөрөө ч аав ээж руугаа одоо юу гэх юм би цол авчлаа гэж ярьж байгаа. Ярилгүй явах гэдэг чинь би одоо ингээд цол авчлаа гэж
бөөм баярл болж байгаа юм ч хүн улсын цол авчих гачаад бас ингээл улсын цалтны игнэнд орчдөг юм байна. Гэр бүлтэй том босоо алхаад орчлаа гэл. Гоо илүү сайхан баяртай л гэсэн шүү дээ. Тэгээд одоо юу гэх юм ганц төр болдог гэдэг хүн одоо гомдож ингэхгүй одоо тэр ард нь байсан гэр бүл аав ээж одоо хань ижил за тэгээд нутгийн зон болон давхар л одоо хүчгүүдэл гэж бодоод тэгж байгаа хта. Тийм шүү дээ. Ганцхан одоо тэр 5 даваа цол авахгүй дөө биш байхгүй юм чи ар гэр бүх хөл сууч одоо тий тухайн 1 жилийн бэлтгэл байд юм уу 10 жил гэдэг чи одоо зөндөө хүч хөдөлмөрөө зарцуулаад одоо юу гэдэг өөрийнхөө хөрөнгө мөнгө хэмээл зарцуулж тэр цол авахын төлөө зорж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олны юуг бас яг хоо юу гэх юм бас нэг хоос аяхгүй ч юм уу тий юм байх болчих. Тэгээд тэр чи одоо бас тэгэл энэ бэлтгэл сургууль цаг зав бүх юмаа бүх рүү зориулчаад ганц одоо гол авах чаа зүйл нь нөгөө нэг цол ахих цолоон батлах өндөр цолтон болох ч юм уу энэ зорилгонтой л явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо жилд ганцхан болдог зүйл шүү дээ. Баяр наадам гэдэг бол одоо аймагч улс ч байна. Тийм учраас одоо тэн дээр ингээл нэг ойрхон унаа ч юм ингээр бас л хэцүү байлгүй дээ тийм ээ. Хүний одоо энэ бүх яваа насны одоо хөдөлмөр өстэй. Тийм нэг л хүн нөгөө нэг үндэсний бүхийнх ш нөгөө нэг одоо нэг сайн барилж байгаа нэг хитгэн залуусаар л бодож байгаа юм шиг. Тэрнээс биш энэ ч одоо нөгөө хар мянга өрсөлдөөнтэй 1000 гаруй залуучууд бэлтгэл хийж байгаа. Нэг тоотоо хитгэн л бас нэг одоо сайн барилдаа цол аваад одоо нэг байшгал авдаг шүү дээ. Тэгэхээр бүгд авсан юм шиг бас ойлгоод байдаг. Тэр үл яг одоо бас ард нь аваагүй үтгийг одоо шүүрхэн даваагүй залуучууд бас олон байгаа. Тэгээд тэрийг нөгөө хүн өөрийнхөө харсан үнцг бол манайхан ч одоо шууд сошиал орцсон хөгжсөн тийм шууд шүүмжилдэг. Тэр бол бас арай жоохон өрөөсгөл юм болов гэж боддог шүү дээ. Тэд нар байж ч та бүгдийн амжилт гарч байгаа. Тэгээ одоо тухайн газар бэлтгэл хийлээ гэхэд л одоо дүүнрээс ахуулаад бүх хүн нэг дороо бэлтгэл хийнэ. Тийм болохоор нэг хүн ч гэсэн нэг хүнийхээ бэлтгэлийг хангаж байгаа болохоор ч одоо өөр барилдаантай хүн ирж байгаа болохоор. Одоо энэ заал танхим бүхий өргөн ч гэсэн одоо юу гэдэг 1 2 давж байгаа хүмүүс ч одоо бие биенээ сайн бариллаа л гэж боддог. Тий, ер нь бол тийх ёстой шүү дээ. Ер нь даваагүй зөндөө олон залуугаас гадна багтаагүй олон хүмүүс. Тэгэхээр чинь тэн дотор багтаа зогсоод сум орон нутгаар дуудулж ийн гэдэг чинь бас тэр олон залуучуудын тоон дотор ороод зогсож ийн гэдэг чинь бас айхал та. Тэгэхээр одоо юу гэдгийг заавал одоо тэр хүн төрүүлээл заавал тэр хүн даваад байвал бүгд дугуулчихна. Тийм. Тэгээ унаатай даваатай энэ ч одоо юм гэдэг чинь угаасаа ээж дараатай гэдэг юм шүү дээ. Одоо ерөнхийдөө одоо нийт барилж байгаа энэ бас л чигчилсэн үе шүү дээ. Одоо сайхан авраг арслан заавал чигчилсэн байна. Энэ дундаас одоо тэгэл цол аавн, цол ахиулна гэдэг бол бас л одоо юу гэдэг юм бөх сонирхогч хүний хувьд ингээд бүх үздэг хүний хувьд харахад цаавс л зай алгашуул гэж харагддаг шүү дээ. Харин тэгэл бас л жигээстэй байз. Бүх хүмүүс ч гэсэн тэгж өөрөөсөө барилдаг хүмүүс ч гэж боддог байлгүй дээ. Тий одоо нэг бөхчүүдийн бас нэг ганц юу ч одоо үзэгч гэдэг чинь одоо бөхчүүдийн хамгийн том одоо дэмжигчүүд дээ тий. Тэгээ одоо сая улс томсны баяраа өргөө минь нэг хэсэг бас юу байсан сая дүүрэн байх нь харах бас сайхан лээ. Тэгэл тэр олны чинь харахаар хүн болгон гоё барилдан тий. Тэгэл тэрийг хараад дэмжигч маань олон болох тусмаа гоё тэр үндэсний өв соёл чинь улам гоё түгээн дэлгэрүүлээд үндэсний гэдэг юм чинь бас Монгол түүний дархлаа болсон зүйл болохоор тий. Тэр талаасаа бас айл болох одоо нэг өөрийнхөө хувьд хичээж явдаг шүү дээ. Би нэг заавал нөгөө сайн барилж байгаа хүмүүс шиг тэгж барилдах бас албагүй яг өөрийнхөө хэмжээнд тэгээ өөрийнхөө одоо юу гэдэг тий. Оноогцсон ч гэдэг юм уу өөрийнхөө яг тодорхой тэр хугацаанд л айл болох өөрийгөө бэлтгэл сургуульд сайн чамбар болоод олонд бас нэг үндэсний өв соёлоо зөв талаас нь өгч гээл тэгээд явж байна да. За энэ допингийн тал дээр бүхийг тойроод одоо бүхэл одоо манай үндэсний өв соёл том одоо агуу том соёл дээрээс нь энэ одоо бас маш олон дурлаж хайрлаж явдаг спорт. Энийг дагаад бас сар зүйлүүд бас зарим зүйл дээр анзаарагдах юм. Одоо допингоос ахуулаад допингийн тал дээр бас юу гэж боддог вэ? Допингийн тал дээр бол тэгэл эсрэг байр суурь талагддаг шүү дээ. Ерөнхийдөө бүхэл юм чи одоо тэгээд дээрээсээ уламжилж ирсэн гэдэг шиг аврах том цолтой бөхчүүдээс л одоо жижиг цолтой бөхчүүд үлгэр дуурайл авдаг юм чи. Тэгэл тэр бөхчүүд л болж өгвөл өөрийнхөө хуу хөний амбицыг бас дараа тий олон түмний нүдэн дээр ил байгаа хүмүүсээс л үлгэр жишээ авч байгаа болохоор тэр баг цолтой хүмүүс яг яах нь гэдгийг л байнга харж байгаа. Тийм болохоор хуу хүн өөрийнхөө л одоо
юу гэдэг олонд харагдах өнцгөө тийм үү. Арай зөв илэрхийлж авахгүй бол одоо дараагийн үедээ тий. Бас нэг энэ ингэсэн юм чи энэ ингэ гэсэн бас нэг тийм буруу тал бас байх гэдэг юм. Тэрийг жоохон бас дүүнэртэй бас хэлээл засаал хайлуулах тий. Хэл ер нь л ганц нэг хэлэнтэй. Тийм ээ гэдэг. Тийм ээ тий. За энэ Монголын үндэсний бүхий холбоог гэрэн ажиллаа ямар шугам хийж гэж боддог бай. Одоо тэр манай одоо жишээгээ татах юм бол одоо тэгэл одоо бүхэн өргөөн дээр хүн очоод харахад мэдэгдэх байлгүй дээ тий. Өмнө ямар байсан, одоо яг ямар байна. Одоо тэр доторх орчноос ахуулаад тэг гоё л сайхан л ах шүү дээ. Цаг үеэд дагаад юм угаасаа шинжлэхдгээс хойш баг нэг бүр амар огцом тесрэлттэй биш ч гэсэн ингээд баг нэрээд тий. Хүний нүдэн дээр харагдах юмнууд хийгээд тэгээд сүлдээ шийдвэрнүүдээ гоё шударга явуулаад тэгээд дуугасаа гоё болж байгаа юм. Барилдааны дүрм журм тал дээр. Дүрм журм гоё. Одоо манай үндэсний бүхч бас нэг барьцангоо гэж байсан. Тэгээд барьцангоо хаалснаас одоо юу гэдэг хоош угаас барилдаан хүмүүсийн барилдаан арай өөр болсон шүү дээ. Нэг төвшөө ахаад 3-3 одоо барилдаантай болсон ч юм уу. Тэр талаараа бас арай хаслаас ахуулаад одоо бүхэн өргөнд жинтэй хүмүүс гэдэг бас өмнө барьцангооны үеийг бодох юм бол барьцангуу цөөрцөн хэдэн өөрийн суунган махтаа хүмүүс байгаа гэсэн шүү. Стар бол яг барьцангуу тийм жим мастаа үнсэж юм хавцсан шүү дээ. Жил одоо бас за тэр төвний зэнгэл сайхан наадамдаа бас төвшөвгөрч одоо энэ улсын султан гэдэг том айлд 2 дахь удаага хилдэж орлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи бас л өдөр сумын анхны султан болно шүү. Тий 52 жилийн анхны султан болсон сумынхаа. Ер нь бэлтгэл сургууль тэр байв. Хаан бэлтгэлээ бацаа. Алдар спорт орны 8 шар ирээд амралтын газар гэсэн шүү дээ. 8 шард амралтын газар багшигаа удирдлаганд 60-70 хүн залууч тагсан болоо. Мархан баяр дэргүүтэй. Бэлтгэл сайн байсан. Багш сүүл рүүгээ одоо болж нэг жоохон тим юм дээр анзааруул гээл. Ганц нэг хоёр юм хэлээл. Тэгээд хүн чи яг цол авчийл гэж бэлтгэл хийж л байгаагаас хойш тэгээд яг өөр яг 7 сарын 11-нд дээр л гайгүй барилдахын төлөө бус барилдаан унж давх нь хамаагүй шүү дээ. Ер нь улсын баяр наадамд 4 жил барилж яаж улсын цолонд өрж байгаа тийм ээ. Тэгсэн 4 жил болчих. Ер нь аймгийн цол авчаад ер нь улсын цол мөрөөдөд эхлэнэ шүү дээ. Тий би нэг яг одоо наргалдаа дүүнэртэй тоглоод би нэг арслан бол тийм бол одоо аймагтай барилдахгүй дүүнэртэйгээ барилдахгүй гэдэг юм уу юу гэдэг тийм нэг ам гараал хэлжсэн. Тэгээд яг коронотой жил яг давхцаад аймагтай барилдсан. Мөрөөдөж явсан цол гэдэг шиг хүн болгон л одоо барилдаж байгаа сумын цолтой, аймгийн цолтой гэлтгүй ер нь бүх барилдаж байгаа хүн л улсын цолтны игнэнд орохын тулд бэлтгэл хийдэг гэж ойлгодог. Тэр утгаараа тэр игнэнд орчлаа гэж их хөрсөн. Нэг дээр хоёр дээр. Тэ хоёр дээр даштаа. Төв аймгийн арслаа. Басаал дахин сайн байсан арслаа харсан. Тэгээ 3 дээр Отгох. Одгөрл харцах. Тэгээ 4 дээр тий онжоуда хурц арслантайгаа очир хоттой дарахны. Тэгээ бас нэг дарахны бас цол авах гэж байгаа. Тийм үнтэйгээ таарсан. 5 дээр тэгэл анар занаар чим болсон да. Анар зааныг авчаар одоо юу гэж бодож байна? Юу яг би ч одоо анар заанд ч одоо заал нь 2-3 ч. Тэрөөсөө нэг барьцангоод бүр өргөж гаргаж иж хөөж яваад нэг хөмөрүүлээ. Дараа нэг ард нь гарах гэж яваад давхар ачуулаад. Тэгэл зөндөө унсаа нэг олон унсан болохоор бас хүн жоохон хашралд юм болов. Тэгээд нэг дандаа хашралж нэг унсан болохоор бас яваад үзье гэж бодлоо. Тэгээд багш хүртлээ гарахад хэлсэн. За 10 тэгин ингэн ийм барьцаа бол ийм хийгээл хэлээд гарч байгаа болохоор бас арай дөхөн байсан л да. Багшийн ер нь тэгэл ер нь бүх сэтгэл зүй барилдаан бүх юм дээр л зөвлөнө шүү дээ. Тэгээ нэг л байх гэдэг тэгэл. Улсын цолны одоо босон дээр тулаад ирсэн хүн яг ингээл 5-5-нд гарахад бас за би яах цол авах уу яах уу гэл ингээл бас бодолтой л гарна. Наа тэгэл ингээл 5-5-ны ам сонсоо сууж байхад тэгэл нөгөө цуг сууж исэн баахан аймгийн арслан маслангодоо ингээл бөөнөрөө сууж итлээ. Сэлэнгийн дөрөв тасарчлаа штэ гэл. Хүн болго ингээл яриад байгаа чи. Тэгээд дотроо бодож байгаа чи. За одоо ядаж барилцсан онно гэж хэлэхгүй дээ. Тэгээс нэг хажууд хүн зүг зүрээр гарах гад байж хахад хүн хэлэхэр чи хүн жоохон сандардаг л бас сэтгэл зүйр орж байна. Дараа нь давчаал багш руугаа амар гүйсэн чи зүгээр багш давчлаа гэж гүйсэн чи. Зүгээр амьсгаа гадаар ачаас очих гэсэн. Тэгээд нэг тийм амар сэтгэл хөдлөл мөрл багссан шүү. Харцсангаа.
За тэгээ 6-гийн даваа. 6-гийн дага аврагтай барилдсан. Танга аврагтай. Тэгээ одоо өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа сайхан авраг. Харгуу сайхан барилдаад. Сонсоо. Би нөгөө анар заанаар давчаад анар заан чаа гоё юм шүү дээ. Тэгээд битүү нөгөө фэйсбүүкийн найз биш хэвгүй. Тэгээд би нэг давчаад байжсэн хүн болгоно найз нь муу хэлээд мэлээд гэж тэгжсэн чинь найз үсэлт явуулж байсан хэвгүй. Тэгээд яасан чи за баяр өргөө өгшөө гэх. Нөгөө ирэн гоё те. Гоё юмсаас давсан чинь яг тухайн яг барилдаан дээрээ л нэг тийм одоо юу гэдэг юм хоёр өрсөлдөгч гэдэг утгаар бусдаар бол яг нэг гэр бүл одоо тий том бүх гэдэг утгаараа явдаг болохоор ч манайхан ч бас айх шүү дээ. Аймгийн 3 сарсан Даваа дөржийн төрөвөлд улсын зан анараар 5 давж Монгол улсын насан туршийн боловсролыг ангалаа. За ер нь наадмаас хойш яга заалмаа гэхгүй байна. Наадмаас хойш одоо гарнаа нэг нүүдэл суудлыг гэдэг намрын ажил манай хоошоо сэлгч ер нь намрын ажил гэдэг шүү дээ. Тэгэл хадлангаас ахуулаад тэгэл одоо нэг дуусаал одоо заалнаас гарч эхэлнэ таслахгүй. За тэгээд одоо нэг гараад эхлэхээр нь анарзаа нэг аваад өгч явах юм шиг байна. Намайг одоо тэгээ шалгах л байдаг. Тэг баг тийм ээ? Тий. Тэр бол хамаагүй хувийнх нь өөрийнх нь юм шүү дээ. Манайхан ч хамаагүй авсан мах тийм зөндөө байж л чинь. Одоо ер нь барилгад хамгийн эвгүй бүх ямар бүх байдаг. Эвгүй гэхээс илүү нэг барилж үзэг хүмүүс байгаа юм байна. Стар бол ер нь тийм амар эвгүй нөгөө хүнээс тасарсан тийм амар бүгд л ялгаагүй өрсөлдөчлөөгөө учраас шүү. Танай энэжлийн бэлтгэл гарсаас одоо хэдэн цолтонд орсон бэ? Дармаажинцсан даа. За улсын орхон баяр үзүүлээд Дармаажинцсан бүтэн 2 цол аваад. Тэгээд Наранбаяр, Төрбат, Амгаланбаатар 3 аймаг төрүүлээд. Тэгээ манай Оргилбаатар гэдэг аймгийн аймагт үзүүлээд. Тэгээд аймгийн начин мөчгөө байгаа баг. Ерөнхийдөө үзүүр дүрэнд үлцээгээд ерөнхийдөө дайжгүйсэн. Сайхан амжилттай тийм. Нөө багш ч бас сүүлийн хэдэн жил гэлтгүй ерөнхийдөө бид чинь одоо олон жил авдаг шүү дээ. Тэгээд одоо олон жилийнхаа юу одоо багшийн тэр итгэлийг одоо сэтгэлээр цол авахын төлөө л явна. тий одоо цол авч олон баярлуулахын төлөө л явна да. За тэгэл одоо нөгөө аав ээж ах トゥ эсвэл одоо бөөн баяр болно үстэй. Тийм зам. Манай ээж аав ирчээ. Бага хүмүүс ирээд баяр хүргээд тэгэл уцаар явсан. Манай хадам ээж чинь бас байнгын овоогоор сүргээд хадам аав хөөцсөн гээл. Манай хэд ч одоо бүгд л дорно. Тэр хүмүүсийн залбирал ивэл бас ирсэн л баг тийм ээ. Тийм тэглэхгүй байх ба. Солондоо тасч байна уу одоо? Агаагүй нэг төмөр замын 100 жил дээр нэг оноолт зөрөөд хурцууд байж байгаараа оноо бүлээгдэж чинь гэсэн чинь дунд нь ор загсаад нэг хаанагаан дарсан тастаар л гайгүй. Хурцуудын донд ороод Тэ хорцоод байж байгаараа гэсэн оноолтон зөрчичгээд. Тэгээ бүгд ороо загсан чинь бүгдээ шаалсан. ер нь одоо бүх хүний ард одоо хамгийн хэрэгтэй зүйл бол одоо энэ тусал дэмжиж байгаа хувь хүн албан байгууллага компаниуд байдаг шүү дээ. Тусал дэмжижсэн хүмүүсээсээ бас дурсаад яриач. Одоо тэгэл би чи зөндөө шүү дээ. Нутгийн ахнараас ахуулаад тэгэл хүн болго ирэх те. Байгаа нь байхгүй юу гэдгийг. Одоо боломж болцоогоор бүгдээрээ л сайхан. Одоо бүх хүнд ч хүмүүс ч арай өөр хантай шүү бас. Тэгээ гоё энэ арай гоё илгэмсэг юу гэдэг те. Одоо зүгээр байгаа хүнийг бол бас арай өөр. Тэр утгаараа бидэд бас нэг арай өөр өөрийг хариуцах нь хүртэл арай өөр байх хэрэгтэй болов уу гэж боддог шүү дээ. Зэвсэг төвчтэй тэг 13 дугаар анги. Эрдэнэ 2 захирчтай. За би хамгийн анх одоо манай сумын ах Баатар цогт гэж ах гэсэн. Баатар цогт ах маань одоо намайг дэмжиж анх цалинж үзсэн. Тэгээд хурнаад гээд хамгийн анх одоо манай пүрэв дөрж гэж захиралтай. Хурнаад өдөр хувцаад байгаа анх цалинж болж байгаа. Тэгээд манай нутгийн ах Баатар цогт манай өдрөөгээд манай сумын ах байдаг. Ах уу манай одоо тэгээ манай Баатар дулаан, Мөнхбаатар захиралтай Баатар дулаан буцаад компани. Зэвсэг төвчний Зэвсэг төвчний тэг 13 дугаар хамт олон гэл. Одоо энэ олон хүнийхээ тэгэл итгэл сэтгэлээр юу гэдэг те зүтгэлээр үди зэрэгтэр одоо сайхан юм чинь да. Спортын хүн. За сакс волейбол тоглоол гэдэг. За найз нөхдөд бол одоо заал авах, хөгжүүлж найрагдах, гарч орох зүйл бол их байлгүй дээ тийм ээ. Яваа байлгүй хөө. Хэр одоо заал авч тоглож байна. Энэ бөхөөсөө өөр спорт бол одоо сакс волейбол ер нь орхиогүй шүү дээ. Агааз нэг үзэлгүй байхаа. Ерөнхийдөө нэг тийм амар зав бос гарахгүй. Тэгээд нэг 7 хоногийн ганц өдөр найзуудаараа заалав тоглоно бас. Тэмцээн уралдаанд орно.
ажлын тэмцээн тий. Саяхан манай нэг арми авраг гэдэг нь одоо зэвсэг төвчний хоорондох тэмцээн болтгий. Одоо хамгийн цаатлаа юу гэдэг нь газраас ирсэн тэгэл их том тэмцээн болно шүү. Ер нь дараагаар нь улсын аврагын дараа л яригдгаар том хэмжээний тэмцээн болно. Харин хэр орж ирж одоо гарч орж найзуудтай одоо юу гэдэг шоуж гэх юм уу одоо ер нь хэр гарч орж байгаа юм. Одоо ч бас гас нэг байна. Байна үстэй найзуудтай. Байдаг байх бас. Олон сайхан бүх найзууч байгаа, олон сайхан бас найз нөхдүүд байгаа. Бас нэг ингээл гарч орох зүйл бол гарах л байлгүй тийм ээ. Хэлгүй яах вэ? За өнөөдөр одоо ойл бас энд сууж байгаа өргөө маань агаарлыг гээд одоо гэрүүлийн юм resort ийм сайхан амралт байгаа. Ерөн гэрүүлдээ хэр цаг гаргаж байна. Манай бөхчүүд дуунаас гэрүүлдээ цаг гаргах юм бас хомос юм шиг байгаа. Бэлтгэл сургуульд гээд барилдаан гээл наан цана гээл их явждаг тийм ээ. Тий, ер нь тэгэлгүй байх. Тэгээ аль болох ер нь гэр бүлтэйгээ ойр байх хэл боддог шүү дээ. Тэгээ одоо юу гэдэг нь хүүхдтэй нэг юм нэг одоо зөв тайлбарлах ч юм уу тий. Тэр талаасаа бас арай Хүүхдүүдэд цаг гаргах. Гаргаж байгаа цагаа бас нэг арай нэг үр бүтээлтэй нэг хүүхдэд үлдэцтэй тий. Тийм байх талаас нь болж өгвөл бас нэг оюунд нь хөрөнгө оруулах гад бас нэг сургалт мургалт юу гэдэг тиймэрхүү юмд бас хавьч хэл боддог та. За тэгээд ямар ч байсан өнөөдөр нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Агаарлын resort-ийн маань одоо оролцож очин бүхөө бас ирэх юм бол ингээд сайхан манайхаар үргэлжлүүлээрэ манайх ингээд амьдралтай өнөр үйлчлэнэ гэсэн байгаа шүү. Тэгэхээр одоо энэ хоттой юм бас утааны цаг ирсэн байна тийм ээ. Хүүхдүүдэд аваад бас нэг хастан цайныг бас энд ирж өнгөрүүлээрэ гэж танд бас хэлмээр байна. Энэ тест аюу гой газар байна. Тэгээд энэ одоо зайсангаас дэш өгсөөр энэ сайхан газар хүмүүс аюу хоттойгоо юм болохоор энэ газар иж хүмүүс амруулах гой газар байна шүү гэчлээ. Ирээдүйд одоо хэтийн төлөвлөгөө халаасаа яриач одоо ирээдүйд одоо юу гэдэг одоо ахиулагч байгаад баг та. Тэгэлгүй байгаа одоо авсан цолоо баталч одоо тий. Хүн болгоны итгэлийг даахгүй бэлтгэл сургалтаа чамбааруулаад тэгэл айл болох одоо юу гэдэг нь өөрийнхөө хийж байгаа мэгцэх юу гэдэг нь тэр болгоно нэг арай нэг чамбааруулахын төлөө хичээн дээ. За манай нэвтрүүлгийн нэг шинэ болон байгаа. За дархан мөх гээд ерөн голцоо ямар хүм ихийг хийж барилж байна. Ер нь голцоо одоо сумын цаа байхад хотгодог байсан. Тэгсэн сүүл хүмүүс нэг мэдчихэд юм шиг хотгоолаа. Сүүл нэг мордоод одоо нэг голцоо мордоо өшгөлөө байх гэж байна. За тэгвэл одоо намайг бас нэг дархан мөхөө хийж зааж өгөөч. За тэгээ зөөл уулгаагаараа гэдэг. За. Тэрийг налбаны араас авчин толгоо ингэж голцоо дардаг. За. Энэ хонгоц өгтөө. Тэгээ энэ толгоо хүнийг урагшаа явуулах. Тэгээ хүнийг өгшөө явуулах толгоо яг хүндийн төвчөнд толгоо. Тэгээ яг толгоо зүрх одоо толгоо зүрдээ эндээс өөрөө одоо толгоо зүр нэг зүг одоо ингээд зүрхүүд яг энэ зүрх агшинт ингэж ирэх. Зүр. Толгоогоо зөрүүлэх гэж. Тий одоо. За сая одоо бас ингээд ачаа болчоо нутагтаа очихт нь баяраа хийхэд нутгийнх нь бүр холоос тасч яваал айгүй зүртэй яаж ялаа шүү дээ тийм ээ. Анхны цолтон болоо шүү дээ. Ерөө юм болгоных нь сайхан нутагсаа зарлуулж анхан аймгийн цол начин боллоо. За анхны аймгийн арсан боллоо. Тэгээ анхны улсын цолтон боллоо. Ер нь энэ төр бол гэдэг хүү одоо энэ Сэлэн аймгийн хөдөр суманд онж төрсөн хүү юмаа гэж нутгийнх нь их баярлдаг баг та. Тэгэлгүй яг манай нутгийн буурлууд их сайхан л да. Одоо юу гэдгийг одоо би нэг санаанд ороогүй л те би нэг юунд хамдуудаа нэг хүнтөл үзүүлчих те бас нэг цол авсан. Энэ би нэг цол авахдаа аймгийн цолж бай одоо юу гэдгийг аймгийн начин болохдоо заан болохдоо арслан болохдоо гэж одоо авсан цолныхоо юу гэдэг бай юм уу тэргээд одоо бас нэг хүмүүст аль болох нэг тусалах тийм юутэй дотроо тэгээд тэр юугаараа ингээ нутгийн хөгччүүдтэй нэг хүнтөл үзүүлээ явж ирсэн чинь зарим хөгччүүд бүр ингээ тэмдэглэл хөтлөөд байж идэх юм байлээ. Тэгэл бас сайхан л. Тэр хүмүүс ч гэсэн давхар өөрөөсөө начин болсон юм шиг баярлаа. Хүлээж авч байгаа юм шиг харагд тийм ээ. Тийм. Сумаараа начин бас өөдөө чинь сумаараа л баярлсан юм байна шүү дээ. Сум нэг тэрэ. Тэгээс яг тэр чи одоо анхны улсын султангоо үлгээж авч байгаа сум чи одоо бөөн баяр болохоос яах вэ тийм ээ. За баярлалаа тэгээд би дүгдээ урлагийг хүлээж авсан. Нэвтрүүлгийн маань хамарт марнаас авч сайхан ярилцлагыг хийсэн энэ маш их баярлалаа. Цаашдынх нь одоо ажил амьдралд нь аж аргалыг хүсэн өрөө мөн төрийнхөө баяр цэнгэл наадамд ахын шүгүрч, цолоон баталж ахиулж
Төрийнхөө одоо цэнгэл болж төрөө магна болох тоо их яриад өгье. За баярлалаа. Ерөөл батаршээ. Нутгийнхаа зан олондоо одоо тэр олон хүний итгэлийг алдахгүй бэлтгэлээс чамбааруулж хийж одоо итгэлийг одоо зүтгэлээр хариулнаа гэж хэлье. За баярлалаа. Эрхэм мөндөд үзэгчтэй хүнсний өсөлийн түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн гардмигна нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн ман зочин амирт Сэлэнг аймгийн Хөдөр сумын харьяат Монгол улсын начин даваад иржийн төр болдорогдлаа. Дараагийн нэвтрүүлгээр хэргэн уулзлаа. Тэр баяртай. Даваад иржийн тэр үлдэн начны дараагийн цол нь ойрхон бай гэж дэлхий дүрэн дэвээд гарахад чинь дээж өргөн ерөөж байгаа шүү. Нутгийн таман олон чинь зүүн баруунжигүрээс солон дуудуулах хамтартнууд зүлэг ногоон дэвжэнэ зол боо бадруулах харалтнууд дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө гардмигна